Шүн дундын нам гүм. Гэрийн бүх гэрэл онторчээ. Гудамжинд ч машин бараг үзэгдэхгүй. Хот бүхэлдээ гүн нойрондоо автсан үе. Харин тэр шүн нэгэн авраг биет унтаж чадсангүй. Тэр харанхуй дунд гал тагуур чимээгүй алхлаа. 2 метр гаруй өндөр 130 кг жинтэй тэр асар том биеэс шалны банзны хятнаг чимээч гарсангүй. Тэр ус уух гэсэнгүй, юм идэх гэсэнгүй. Тэр зүгээр л хөдөлгөөнгөө зогсож амьсгалаа даран шүүгээг аажуухан онгоолгов. Дотроос нь нэг хүн төмөр алах гаргаж ирлээ. Алхны хүйтэн бариулыг гартаа чанга атгаад хэсэг хугацаанд тасааранхуй таг чиг зогсов. Яг энэ мөчид түүний гаж тархинд юу эргэлдэж байсан бол үүнийг хинч мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэр юу хийх гэж байгаагаа, хэнийг үхэх гэж байгааг маш сайн мэдэж байсан. Бодлого тэр унтганы өрөөний хаалганы өмнө ирлээ. Хаалга түгжээтэй биш байв. Тэр нугсыг нь дугуйралгүй аяархан онгойлгож дотгош оров. Өрөө тас харанхуй. Орны дээр нэгэн эмэгтэй юу ч гадарлалгүй амгалан унтаж байлаа. Тэр эмэгтэй бол түүнийг төрүүлсэн, өсгсөн, төрсөн ээж нь байв. Хэдхэн минутын дараа харанхуй өрөөнд яс хугаранд тас хийх чимээ дуулдаж бүх зүйл дууссан байсан. Гэхдээ энэ түүхийн хамгийн зочирдом, хамгийн жигшүүртэй хэсэг нь энэ биш. Тэр ээжийнхээ амийг таслаад зогсоогүй, толгойг нь тастаж түүн рүү даарц шидэж тоглосон юм. Тэрээр ээжигээ хамгийн сүүлчийн золиосоо болгож хөнөөсөн. Үүнээс өмнө тэр аль хэдийн залуухан үзэгсэлэнтэй 6 охины амийг авч чадсан цуврал алуурчин байлаа. Үүнийг сонсоод нуруугаар ч хүүт өргөж байгаа биз. Гэхдээ энэ бүхэн бодит үнэн. Өнөөдрийн түүхийн гол дүр бол 145-ын IQ-тэй суу тухаанд мангас Эд Кемпер. Түүний тухай ярих болгонд хүмүүс ганцхан асуултыг дахин тавьдаг. Ийм аимшигт амтан ихээсээ төрөхдөө л ийм байдгүй. Эсвэл нийгэм гэр бүл түүнийг ийм болгож хуургадгүй. Энэ асуултын хариуг олохын тулд бид түүний бага нас руу буцах хэрэгтэй. Өнөөдөр бид Америкийн нэгдсэн улсын гэмтэргийн түүхэнд хамгийн зэвүүцэн бөгөөд аимшигтай. Гэхдээ үүний зэрэгцээ хамгийн юр бусын үзэгдлийг дитдэг нэгэн цуврал алуурчны амьдралын бараан түүхийг сөхөх гэж байна. Түүнийг Эдмунд Эмил Кемпер 3 гэдэг бөгөөд гэмтэргийн ертөнцид оюутан охтын алуурчин гэх нэрээр алдаршсан юм. Тэрээр 2 м 6 см өндөртөө 130 кг жинтэй хэний ч санаанд багтамгүй 145-ын IQ буюу гоц ухаантны төвшний тархитай байлаа. Гэвч энэ юр бусын бие бэлдэр гоц ухаан хүн төрөлхтний эсрэг хамгийн аимшигтай зэрлэг хэрэгсгийллүүдийг үйлдэх зориулагдсан юм. Кемпер өөрийн төрсөн эмээ өвөө 6 залуу охин тэр байтугай төрсөн ихээ найзынхаа хамт зэрлэгээр хөнөөсөн түүхтэй. Тэгвэл энэ аимшигт мангас хаанаас хэрхэн бий болов? Түүний амьдралын эхлэлцэг рүү хамтдаа очицгоё. Эдмунд Кемпер 1948 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Калифорни мужийн Бербанк хотод мэндэлжээ. Тэрээр 3 хүүхэдтэй айлын ганц хүү байсан бөгөөд Сьюзан Хью гэх эгчтэй Алан Или гэх эмэгтэй дүүтэй байв. Гаднаас харахад жирийн Америк гэр бүл шиг боловч Кемперийн гэр дотор жинхэнэ сэтгэл зүйн там ноёрхож байлаа. Эцгийнх нь өдөр бүр зодтолдож хэрүүл магаан тасардаггүй. Нийгмийн талаасаа туйлын тогтворгүй инх замбраагүй орчинд хөөсжээ. Ийм айдас хүчирхийлэл дунд өссөн бяцхан Эдмундад маш эртнээ сэтгцийн гажиг буюу зоосадизм амтныг тамлан зовоох эмгэг илэрч эхлэв. Тэр гэрийнхээ хэд хэдэн муур болон өөрийн хайртай нохойг барьж яваад амьдаар нь тамлан хөнөөж удмаар цогцсыг нь хэсэгчлэн тасчдаг байжээ. Хүүхдүүд зүгээр л тоглодог бол Эдмунд арай өөр үхлийн тоглоомоор тоглодог байв. Тэрээр эгч дүү хоёртойгоо нийлж дүүгийнхээ оршуулах ёслолоор тоглодог байснаас гадна өөрийгөө цаазын яал сонссон хоригдол болгож эгч нарыгаа цаазын яал гүйцэтгэгчээр томилон өөрийгөө цаазлах жүжигчлсэн тоглоом тоглодог байжээ. Энэхүү хэвийн бус байдал нь явсаар эх хүү хоёрын хоорондох нэгэн насан туршийн өс хонзонгийн хил болсон юм. 1957 онд эцэг нь
Эхийнх нь төвчмгүй загаас олж гэр бүлээ цуслуулан бүхнийг орхин одов. Хүү аавд маш их хайртай түүнийг шүтдэг байсан тул аавынхаа энэ явдал туйлын их гомдож сэтгэлээр унжээ. Эцгийг нь явснаас хойш их Кларнел нь улам дашгирч архинд гүн орж хамаг уур бухимдалд оромжлоо хүүдээ гаргах болов. Кларнел бол маш дарангуйлагч хүйтэн хөндөй эмэгтэй байлаа. Эдмунд хүү асар хурдтай томорч үеийнхнээсээ хавгүй өндөр жинтэй болж эхлэхэд ихэн түүнийг галзуу авраг бийт арчаагүй амтын гих мэтэр байнга доромжлон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байв. Бүр 10 настай байхад нь ихэн Кемперийг эгч дүүнрээ хүчрхийлж магадгүй гэж үндэслэлгүйгээр хардаж гэрлийнч тусгалгүй харанхуй хүйтэн бодволд унтуулдаг гаднаас нь цойжилдог байжээ. Кларнел хүүдээ хандан чи яг тэр аавшгэ арчаагүй амтан энэ царай энэ биетэй чамд ямар ч охин хизээч хайртай болохгүй гэж өдөр бүр чихэнд нь хонхны дуу шиг урсгадаг байсан нь Кемперийн эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэлгээний суурийг тавьсан юм. 14 нас хүртэл Кемпер эхийнхээ хэрцгий дарангуулыг тэсэлгүй гэрээсээ зугтаж Калифорни мужийн Ван Найс хотод суурьшсан аав дээрээ очив. Гэвч аав нь хэдийн шинэ эхнэр авч шинэ хүүтэй болсон байсан тул том биетэй сэтгэл зүйн асуудалтай хүүгээ өөр дээрээ байлгахыг хүссэнгүй. Тэгээд түүнийг Нортфолк дахь өөрийн эцэг эх болох Муд Кемпер, Эдмунд Кемпер нарын эзэн газар руу явуулжээ. Эмээ мод нь яг л Кемперийн эцэг уцаартаа өглөө туйлын хатуу хүн байсан тул өсвөр насны хүү болон эмээ хоёрын дунд өдөр бүр ширүүн тэмцэл хэрүүл маргаан дэгдэх болов. 1964 оны 8 дугаар сарын 27 энэ өдөр Эдмунд Кемпер дөнгөж 15 настай байлаа. Эмээ мод нь галтгооны өрөөндөө суугаад хүүг яг л ээжх нь ам хуурайгүй доромжлон өглөж байв. Кемперийн дотор олон жил хоримтлагдсан уур хилэн үзэн ядалт дүрсхийн аслаа. Тэрээр өрөөнөөсөө гарч өвөөгийнхээ ангийн бууг олоод сумлав. Буцаж гал тогоонд орж ирээд юу ч бодлого эмээгийнхээ өдөөс чиглүүлэн хэд хэдэн удаа буудчихжээ. Эмээгээ газар унсны дараач ууран дарагдаагүй тул утга авч цогцсыг нь хэд хэдэн удаа сийдсэн байна. Төд удалгүй гаднаас өвөө нь хүнсний дэлгүүрээс ямаа цуглуулад машинаа тавин ирж яв. Кемпер цонхоор хараад шууд гэрээсээ гарчгүй хашаан дотор өвөөгөө буудан хөнөөжээ. Өсвөр насны хүү хоёр хүний амийг юу ч бодлого тасалчгаад хамгийн түрүүнд ээж рүүгээ уцтгаж юу хийснээ тайван гихч хэлв. Зочирдсан ээж нь түүнийг цагдаа дуудаад байрнаасаа хөдлөлгүй хүлээж байхыг тушаажээ. Кемпер цагдаа дуудаж хэрэгээ бүрэн хүлээжээ. Цагдаа нар ирээд Кемперийг баривчлах үед түүнээс чи яагаад ийм зүйл хийв гэж асуухад тэрээр хүйтэн царай гарган би зүгээр л эмээг хөнөөх ямар байдгийг тэр мэдрэмжийг мэдэрмээр санагдсан. Өвөөг бол эмээгийн үхлийг мэдээд битгий шаналаасаа тэр үннийг бүү мэдээсэ гэсэндээ л алчсан юм гэж хариулж байв. Шүүх сэтгцийн шинжилгээгээр Кемперийг параноид шизофрен өвчтөй гэж оншилж түүний Калифорни мужийн Атаскадеро дахь сэтгцийн тусгай клиникийн шоронд хугацаагүйгээр хорьсон байна. Атаскадерогийн сэтгцийн эмнэлэгт ирсний дараа эмчлэгч эмч нар нь түүнийг анхны онш шиг галзуу солиотой хүн биш гэдгийг анзаарч эхэлжээ. Кемпер өөрийн үйлдэл бүрийг бүрэн ухамсарлаж байсан бөгөөд түүний IQ-г шалгахад 136, дараа нь бүр 145 баал заасан байна. Энэ бол суу тухаантнуудын төвшний үзүүлэлт байлаа. Кемпер эмнэлэгт байхдаа туйлын дуулууртаа үлгэр жишээ хоригдол байв. Тэр сэтгэл зүйч нарын итгэлийг маш амархан олж тэдэнд туслан гэмт хэрэгтнүүдэд зориулсан стандарт тестүүдийг боловсруулах ажилд оролцдог болов. Гэвч цаагаараа Кемпер өөр зүйлд суралцж байлаа. Тэрээр тус эмнэлэгт хэвтэж байсан Америкийн нэгдсэн улсын хамгийн аюултай алуурчид хүчирхийлэгчдтэй дотносонд ярилцаж тэдний гаргасан алдаа цагдаад баригдсан шалтгаануудыг наривчин судалж эхлэв. Тэрээр бусдын ярианаас төгс алга үйлдэх цагдаа нарт баригдахгүй байх өөрийн гэсэн алтан дүрмүүдийг тархиндаа боловсруулж байсан юм. 1969 оны 12 дугаар сарын 18 яг 21 нас хүрдэг төрсөн өдрөөрөө Эдмунд Кемпер засарсан хэмээн Атаскадерогийн эмнэлгээс чөлөөлөгдлөө. Эмчнэр түүнийг нийгэмд ямар ч аюулгүй гэж үзсэн төдийгүй 1972 оны 11 дугаар сарын 29-нд дүүний өсвөр насндаа ийсэн гэмтэргийн түүх өвчтний түүхийг архиваас бүрэмсэн устгаж цагаан цааш шиг цэвэр түүхтэй болгож өгчээ. Судлагдсныхаа дараа тэрээр ээж рүүгээ буцаж очлоо. Ээж Кларнел нь энэ хугацаанд дахин
нэг хүнтэй сууж овгоо Стоун Бэрэг болон өөрчилсөн ч буцаад салчихсан байв. Тэр Санта Крус дахь Калифорни их сургуульд нарийн бичгээр ажиллаж Автас хотод амьдардаг байлаа. Кемпер нийгэмшгийн тулд коллежид сурч цагдаа болохыг мөрөөдөж байв. Гэвч түүний хэтэрхий өндөр нуруу 206 см нь цагдаагийн шаардлагад тэнцсэнгүй. Гисэн эдэж Кемпер орон нутгийн цагдаа нартай маш дотн найзалдаг болж тэдний байнга ордог уушийн газар цуг сууж шар айрг уун хэрэг бүртгэлт аллагын тухай яриаг нь шимтэн сонсдог болов. Цагдаа нар түүнийг том эд гэж дууддаг байсан бөгөөд хин чин илдэг авраг витийн цаанд цуврал алуурч нуугдж байгааг гадарсангүй. Кемпер Калифорни тээврийн департаментэд замын тэмдэглэгээ хийгчээр ажилд орж мөнгө хурааж эхлэв. Ээжтэйгээ хамт байхын түүнд там байсан тул Аламеда хотод найзынхаа өрөөнд хажуу өрөө өслөн нүүжээ. Гэвч ээж нь уцастаж амьдралд нь оролцсоор байсан төдийгүй санхүүгийн асуудлаас болж Кемпер ээжийнхээ гэрт үе үе буцаж очихоос өөр аргагүй түрдэг байлаа. Энэ хугацаанд тэр Санта Крус дахь далайн ирэг дээр теологи дунд сургуулийн нэгэн охинтой танилцж 1973 оны 3 дугаар сард бүр сүү тавиад амжижээ. Энэ сүүн түүний 2 дахь баримтлагын дараа л туслагдсан юм. Зам дээр ажиллаж байхдаа Кемпер зам дагуу машин даллаж зогсох олон залуу автостопчин октыг хардаг байв. Тэрээр машин дотроо гялгарууд, хотго хөнжил, араадын холбооны хэрэгсэл бэлдэж тавьжээ. Гэхдээ тэр шууд алж эхлээгүй юм. Эхэндээ Кемпер октыг суулгаж хүссэн газарт нь ямарч гим хоргоо хөргөж өгдөг байлаа. Тэрээр өөрийнхөө айцыг шалгаж, охтын итгэлийг хэрхэн олохоо туршиж байсан тэр байв. 1972 оны 5 дугаар сараас 1973 оны 4 дугаар сарын хооронд ердөө ганцхан жилийн дотор Кемпер 8 хүний амийг зэрлэгээр хөнөв. Түүний арга барил маш нарийн байлаа. Тэрээр их сургуулийн хотхны орчмоор эргэлдэж машин даллаж буй залуу охтыг суулгана. Түүний авраг том бие октод айц төрүүлдэгч Кемперийн илдэг зөөлөн яриа машин доторх цагдаагийн радио зэрэг нь октыг тайвшруулдаг байв. Октыг суулгасны дараа тэрээр шууд эзгүй оймод руу дахин очиж тэднийг тамлан хүчирхийлж амьсгалыг нь боож эсвэл хутгалж өнөөдөг байжээ. Үүний дараа цогцсыг гэртээ авчран толгой мөчийг нь тастаж цогцтой бэлгийн харьцаанд ордог байв. 1972 оны 5 дугаар сарын 7 энэ өдөр Кемпер Беркли хот руу явж байхдаа Стэнфордын их сургууль руу явах гэж машин далж байсан Мэри Энн, Анита Мэри гэх хоёр оюутан охиныг суулгав. Тэрээр замаа өөрчилж Аламедагийн оймод руу аваачин хоёуланг нь хотголж боож алжээ. Дараа нь цогцсыг гэртээ авчирч зургийг нь авч некрофилийн үйлдэл хийгээд толгой гарыг нь тасджээ. Үлдэгдлийг нь Гялгарвуутантын Лома Прието ууланд аваачиж хайсан байна. Тэр жилийн 8 дугаар сард Пешигийн гавлын яс олдсноор цагдаа нар ирлийг эхлүүлжээ. 1972 оны 9 дугаар сарын 14 Кемпер замаасаа дөнгөж 15 настай Эко Кук охиныг суулгажээ. Эзгүй газарт очиод охиныг ухаан алдтал нь боож дараа нь хүчирхийлж хөнөөсөн байна. Цогцыг тэр дөрөв машиныхаа тээшинд хийчгээд Кемпер юу ч болоогүй юм шиг цагдаа найзуудтайгаа бааранд орж шар айрг ууд суужээ. Шөнө цогцсыг гэрийнхээ хөнгөлд оруулж дахин зэрлэг үйлдэл хийгээд хэсэгчлэн тастаж номхон далаад хайсан байна. 1973 оны 1-р сарын 7 мөнгөөр тасалдсан Кемпер ээжийнхээ гэрт буцаж ирээд байв. Тэрээр замд явж байсан Синтия Шэл охиныг суулгаж оймод руу аваачаад толгоор нь буудан хөнөөжээ. Цогцыг ээжийнхээ гэрийн шкафанд нууж, маргааш нь толгооноос нь сумыг нь суглан авч биеийг нь хэсэгчлэн тасцсан байна. Кемпер Сиднейгийн толгойг ээжийнхээ өрөөний цонх руу харуулan арын хашаандаа оршуулжээ. Энэ ээжигээ доромжилж буй түүний сэтгцийн гажиг илрэл байв. Бусад биеийн эсгүүдийг хадан хавцал дээрээс шидчихсэн бөгөөд хэдэн 7 хоногийн дараа охины бие олдсон ч толгой нь олдоогүй юм. 1973 оны 2 дугаар сарын 5 ээжтэйгээ дахин аимшигтай хэрэлдсэн Кемпер уур хилэнгээ гаргах шин золиос хайн Калифорни их сургуулийн хотхон руу очиж Розалин Торп, Элис Лью нарыг машиндаа суулган шууд буудан хөнөв. Цогцуудыг ээжийнхээ байранд авчран толгойг нь тастаж өөрийнхөө өрөөнд оруулан зэрлэг үйлдэлээ гүйцэтгэжээ. Маргааш нь сумыг нь гаргаж яваад биеийг нь хэсэгчлэн хурдны замаа ойролцоо хайсан байна. Кемперийн үйлдэлсэн бүх аллагууд үнэндээ ганцхан хүн рүү чиглэж байсан юм.
Тэр хүн бол түүнийг насан туршид нь тамалсан төрсөн их Кларнел байлаа. Тэрээр бусад охтыг алж байхдаа ээжигээ алж байна гэж төсөөлдөг байснаа хожим хүлээсэн байдаг. 1973 оны 4-р сарын 20-ны үдэш их Кларнел нь өөрийн төрсөн өдрийн баяраас согтуу буцаж ирэв. Кемпер ээжигээ баярлуулахаар өөдөн цэцэг бариад зогсож байтал ээж нь баярлаж талархахын оронд дахиад л түүнийг хараад доромжилж эхэлжээ. Энэ бол Кемперийн төвчээрийн эцсийн цэг байлаа. 4-р сарын 21-ний үүрээр Кемпер ээжигээ унтаж байхад нь өрөөнд нь орж алхахаар толгоор нь цохиж хөнөв. Үүний дараа тэрээр ээжийнхээ толгойг дастаж насан туршдаа өөрийг нь доромжилж байсан хил дууны хөвчийг нь хутгаар хэрчин авч гал тогооны угаалтар руу хийн урсгажээ. Угаалтар бөглөрөхөд тэрээр гараараа түлхэж оруулсан гэдэг. Тэгээд ээжигээ дастсан толгойг шүүгэн дээр тавьж байгаад олон жилийн турш дотроо хадгалсан бүх гомдол хараал зүхлээ орилон нулимж ээжигээ толгой руу даарцын сумаар шидэд тогложээ. Дараа нь цогцсыг шүүгэнд нуугаад 50 гэгч бааранд орж арх уусан байна. Ээжигээ алсны дараа Кемпер хэрэгээ нуухын тулд ээжийнх нь дотны найз 59 настай Сара Холлетийг гэр рүүгээ уцаар дууджээ. Сараг хаалгаар орж ирэхэд нь араас нь отож байгаад хүзүүг нь хугалж хөнөөсөн байна. Сарагийн цогцтой мөн адил зэрлэг үйлдэл хийгээд ээжийнх нь цогцны амд шүүгэнд хийж цагдаа нарт зориулсан зурус үлдээгээд зогтжээ. Кемпер машинаа унан Калифорниас зугтаж Колорадо мужийн Пуэбло хот руу чиглэв. Тэр замын турш машиныхаа радиог асааж өөрийнх нь тухай болон ээжийнх нь гэрээс олдсон цогцсуудын тухай мэдээ явахыг хүлээж байлаа. Гэвч цагдаа нар Кларнелийг хүндэт багш ажилтан байсан тул гэрт нь нэг их шалгалт хийлгүй уджээ. Радиогоор ямар ч мэдээ явсангүй. Эдмунд Кемпер энэ бүх үхлийн тоглоомоос үгтлээ уйдсан байв. Тэрээр Пуэбло хотод ирээд таксобон буюу гудамжны утасны бүхээг нь цагдаа руу залгаж өөрийгөө оюутан охтын алуурчин байна. Ээжигээ болон олон охтыг алсан гэдгээ хэлв. Гэвч дуудлага хүлээж авсан цагдаа нар түүнийг нэг л согтуу амьтан тоглож байна гэж бодоод уцаа тасалчихжээ. Аргаа барсан Кемпер Санта Крузын цагдаагийн газарт ажилладаг өөрийнх нь сайн мэдэх хамт шар айраг уудаг байсан цагдаа найз руугаа шууд залгажээ. Найзтай хандан би том эд байна. Би бүгдийг алчглаа. Би Пуэблод байна. Намайг ирж яв гэж үннийг хэлв. Найз нь түүний тоглоогүйг ухаарч орон нутгийн цагдаа нарыг хөдлөснөөр Эдмунд Кемпер ямар ч эсэргүүцэлгүйгээр баривчлагдсан юм. 1973 оны 5-р сарын 7-нд Кемперт 8 удаагийн 1-р зэргийн аллагын хэрэг тулгав. Түүний өмгөөлөгч Кемперийг сэтгцийн өвчтөй хэрэгээ хүлээх чадваргүй гэж зүтгэхийг зөвлөж Кемперч зөвшөөрөв. Тэр шорон доохтой хэд удаа амиа хорлохыг оролдсон ч хамгаалагчид нь тухай бүр сэргийлж амжижээ. Шүүх хурал дээр Кемпер өөрийгөө солиотой гэдгийг батлахыг оролдсон ч шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг туйлын эрүүл ухаалаг хийж буй үйлдэлээ бүрэн хянж байсан гэж дүгнэв. 1973 оны 11-р сарын 8-ны өдөр тангарагтны шүүх түүнийг бүх хэрэгт нь гин буруутаад тооцжээ. Кемпер шүүхээс өөртөө эрүүдний шүүд цаазаар авах ял өгөхийг шаардсан юм. Гэвч тухайн үед Калифорни мужид цаазын яланд мораторий буюу түр хориг тавиад байсан тул шүүх дүнд цаазын ял өгч чадсангүй харин 8 удаагийн бүх насаар нь хорих ял оноожээ. Эдмунд Кемперийг Калифорнийн чанга дэглэмтэй Вакавилл шоронд шилжүүлв. Тэр өөрийн блогт Америк нэгдсэн улсын өөр нэгэн алдартай цуврал алуурчин Герберт Маллин болон цуута мафийн толгойлогч Чарльз Мэнсон нартай хамт хоригдож байлаа. Энд нэгэн сонирхолтой түүх бий. Кемпер өөрийн блогын хоригдол Герберт Маллинд маш дургүй байв. Учир нь Маллин шөнө орой зурагт үзэж байхад нь саад болж чанга дугаар дууж хачин авир гаргадаг байж. Тэг бүрд нь 2 метрийн өндөртэй Кемпер Гербертийн толгойг жорлонгийн суултуур руу дүрж усыг нь татдаг байсан гэдэг. Энэхүү усан дүрх шийтгэлийн дараа Герберт Маллин маш томоотой номхон болдог байсан бөгөөд Кемпер түүнийг зөв авирсныхын төлөө газрын самар өгч шагнадаг байжээ. Шоронд Кемпер дахин үлгэр жишээ хоригдол болов. Тэрээр бусад хоригдлуудыг удирдан шоронгийн гар урлалын цехийг ажилуулж хамгийн гайхалтай нь хараагүй хүмүүст зориулж 5000 гаруй цаг аудио ном уншиж бичүүлсэн байдаг. Уншсан номууд донд Стивен Кингийн аимшигын зохиолууд хүртэл байсан нь хачиргалтай.
Тэрээр холбооны мөрдөх төвчөөний тусгай агентууд болох Джон Дуглас, Роберт Реслер нарт цуврал алуурчдын сэтгэл зүг судлах Майнд Хантер төсөлд нь асар том тусалцаа үзүүлж олон удаа урт хэмжээний ярилцлага өгсөн юм. 2015 онд Эдмунд Кемпер тархинд нь цус харуулж үүнээс хойш тэрэгэн дээр суудаг болжээ. Тэрээр амьд байх хугацаанд хэд хэдэн удаа хугацаанаас өмнө судлагдах өргөдөл өгсөн ч шүүх бүхэл удаа татгалцсан юм. Хамгийн сүүлд 2024 оны 7 дугаар сард түүний судлагдах хүсэлтийг шүүх дахин хэрэгсэхгүй болгожээ. Одоогийн хуулиар Кемпер дараагийн өргөдлөө зөвхөн 7 жилийн дараа буюу 2031 онд гаргах эрхтэй. Гэвч өнөөдөр тэрээр хэдийн өтөлж шоронгийн хааны цаана үхлээ хүлээн сууна. Эдмунд Кемперийн түүх бол гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт хэрхэн гоц ухаан тархийг нийгмийг айдас давтуулсан зэрлэг мангас болгон хувиргаж болдгийн хамгийн тод бөгөөд бараан жишээ болон түүхэнд үлдсэн юм.